За энэ одоо зүү хараа. Ширхэнцэг хайрхан хараа голын үнд. Монбелиардын бухаар сүрэг сайжруулж байгаа нэг айлын сүрэгтэй таарлаа. За энэ туглууд нь бол гарсан байна. Өнгөрсөн жилийн төлөвлөлт болтой. За энэ тугал бол одоо Монбелиардын одоо 9 тугал байна. Тэр цаана бас 2 3 тугал байна. За ингээд хараа голын ирэг дээр энэ сүргээ сайжруулж байгаа айл байна. Хитэн гунж өсвөр байна. За тэр цаана бол одоо эдний яг сүрэг дээр байгаа Монбелиард байна. За тэр бас биерэхгүй байхгүй нэр чихний биерэхгүй учраас бас дарал үүсвэр тодорхойлоход бас хүндрэлтэй. За ер нь бол харахад бол манай энэ эвстэй найз бол ер нь нилийн дээр тустай. Үнэ байна. За энэ бас эвстэй. Тэгэхээр эвстэнгүүд бол ер нь Монголд ирээд гарсан Монбелиардын төлөвд за мөн тавьтай зүйлүүдээ гэсэн үг. За хэргийн зөө зүрх сайжруулагч эрхэм Монбелиард хязгаалan бох. Шүтлийн залан бох. Их залуухан бох. Байна. За ингээд сүрэг тарган байх болтугай. Сүү ариун байх болтугай гэж. Өрөөё. Манай зүү арагийнхан бол сүүний үлгийн нутгаа ширхэнцэг хайрхан хараа голын нуух бол нарийн өвстэй зодроостай мал бичээд өргөн тааламжтай өцөл бүрдсэн юм байна. За өнгөц сайтай дэлгүүх сайтай байна. А туурай жоох ургасан байна. Арга чихтэй газар дөржим үлчээлж байгаа юм байна. Шууд цэвэр бол биш энэ цаатлын одоо энэ хөр алга үнэтэй бол нурууны чихт ойролцоо. Тэр вакуум. За дийлэн бол үнэхээр сайн өгчсөн юм.